За энэ түрүү нөгөө хиний асуултанд бас жоохон юу яагаад байна л та. Буруу хариулаад байна л та хинэ. Төрийн боловсролын яам хувьсах зардал чинь сөв болон бага ангид байгаа лөө эсвэл 10 жилийн дунд анги ахлах ангид бүгдээрэнд ноногдож байгаа лөө хувьсах зардал бүх ангид байгаа тий. Ган үлэг гишүүн болохоор түрүү насыг нийлсэн шүү дээ. 18-аас 30 нас буюу оюутны нас яриад байгаа байхгүй. Оюутнууд буюу оюутны одоо сурах боломжтой энэ дээр бол ямар ч оролцоо алга энэ дээр та нар ямар ажил хийж гин гэхээр дунд сургуулийн хувьсах зардлын дүнг хариулагчид ямар очтой. Ингэж хариулахгүй шүү. За хоёрдугаар юм одоо би асуулт асууя. 14 мянган орчим хөгжлөмжтэй хүүхэд байгаас 12 мянган сөв болон ЮБС ерхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд байгаа. Боловсролыг дэмжих жил гэж зарласан. За тэгвэл одоо энэ жил 26 онд суралцах орчин хэрэглэгдэхүүн хүртээмж дэмжих үйлчлэгийн дээр яг бодиттой ямар ажил төлөвлөсөн бэ? Хэрвээ төлөвлөөг бол одоо энэ тогтоол дээр оруулах хэрэгтэй. Нарийн төлөвлөгөө. Би 26 оны төлөвлөгөөнөөс нарийн бас харахгүй байгаа хгүй. За дараа нь тэгш хамрын сургах боловсролын бүлэг гэд хуулиндаа бүр оруулчихад байгаа мөртлөө энэ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн эрхийг хэрэгжүүлэх бодлого зохион байгуулалтын яжныг ямар бүтэц нэгж хариуцах юм. Одоо яамн дээр байгаа тэр бүтэц чинь байхгүй болсон гэж. Тэгээ тэрийг яаж зохион байгуулах юм? Шинэ зохион байгуулалтын загвар одоо ямар ч төлөвлөгөө гаргаж байгаа. Дотор байгаа хүмүүс нь өөр бүтэц рүү явцсан бол хуучин байгаа ажил нь яах вэ? Би нөө судалгаа асуугаад холбогдохоор байхгүй, манайх татан буугдсан. Манай хэлц байхгүй гэж хариулдаг байхгүй. Тэгэхээр энийг яах вэ? Яагаад би энийг асууж ин гэхээр тэгш хамрын сургах бодлого чинь зөвхөн багшийн асуудал биш. Энд чинь хүртээмжтэй орчин хэрэгтэй, дэмжих үйлчилгээтэй туслах ажилтан, багшийн туслах, эцэг эхийн оролцоо гэдэг ийм олон оролцогч талууд оролцсон ийм тогтолцоо шүү дээ. Тэгээ энийг чинь бодлогоор хангаад нэг шаарддаг нэг бүтэц энэ төр уул нь 23 оныхоо хуулиа дагаад оруулсан байтал яагаад яаман дээр энэ бүтэц нь буцаад байхгүй болоод ингэ солигдоод идгийг би ерөөсөй ойлгосонгүй. Тэгээд энийгээ дагаад улсын хэмжээнд одоо стандарт гаргана ийм зүйлүүдийг хийн гэж байгаа юм хэрэг тэр нь хин аль бүтэц нь химжиж үнэлж гаргах уу? Одоо яамны тэр гаргаж байгаа зүйлүүдийг аль нь хаана энэ бодлого зангидагдах вэ? Одоо энэ дээр хариулъя. Тэгээд эргүүлээд би энэ тогтоолын төсөл дээр нэг санал байгаад байна. 20 номер дээр дээд боловсролын сургалтын байгууллагын тодорхой хөтөлбөрийг олон улсын магадлалд хамруулна гэсэн байгаа байхгүй. Угаасаа одоо магадлалд орж л байгаа шүү дээ. Их сургуулиуд анаахлаа хөтөлбөр олон улсын сургууль магадлалд оруулж л байгаа. Тэгэхээр энэ дээд боловсролын гэж үчээд доотлон төрийн өмчин гэхээр энэ хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм болоо? Энэ төрөөс энийг хийх юм уу? Энэ дээр зардал яригдчих гин үү? Төрийн өмч гэвэл зардал нэг өөр яригдсан, дээд боловсрол гэвэл магадлалын зардал бас өөрөөр яригддаг. За эдгээрийг нэг бүрчлэн тодорхой хариулъя. За хариулт микрофон 2 Наранбаяр сайд. Микрофон. За Саранчулуун гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр бид одоо өнөөдөр бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш хамран сургахад бол өнөөдөр жирийн ангид хүүхдүүдийг хамруулж ингэ сургахаас гадна дэмжигтүүдийг байгуулж байгаа. Дэмжигтүүдийг байгуулж тэнд нь бас тоног төхөөрөмжийн өгч дэмжигтүүдээр бас яг одоо сургалтыг за мөн одоо эрүүл мэндийн дэмжих үйлчилгээг мөн одоо бусад дэмжих үйлчилгээг хөдөлмөр нийгмийн хамгаалал гэр бүлийн яамтай хамтраад ингээд хийж байгаа. За юуны хувьд бол бид бас энэ жилийн төсөвт бол яг энэ тусгай хэрэгцээтэй ийм хүүхдүүдийн тоног төхөөрөмжийг бол оруулсан. Яг энэ нэрээр нь оруулсан байгаа. Нийтдээ хэд орчим 750 сая төгрөгийн бас энэ санхүүжилтийг тооцож оруулсан байгаа. За тэгээд одоо яг энэ яамны нэгжийн тухайд бол манай яамн дээр одоо сая та бүхэн яасан бол төрийн төв байгууллагууд, төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны буюу агентлагуудыг ер нь цөөлөх, за газар хэлтсүүдийг нь цөөлөх ийм бодлогыг бол засгийн газраас барьсан. Тэгээд нэг загвараар одоо 7 хүртэл хүнтэй бол хилтэс тийм ээ. Тэрнээс дээш одоо газар бол 10 хүнээс дээш байх ёстой ч гэдэг юм уу ийм тоон хязгаар тавиад тэгээд тэр хязгаартаа тааруулаад энэ дээрээ яг газар хэлтсээ цөөл гэсэн ийм одоо зүйл ирсэн юм аа. Тэгэхээр манай яам бол 6 газар 6 хилцтэй болж цөөрсөн. За энэ цөөрөх үеэр бол яг тэгш хамрангийн асуудал хариуцсан хилцс маань татан буугдсан. Тэгэхээр бас нэг аюултай тал нь энэ л байгаа юм л да. Яг таны хэлдэгчлэн одоо яг ингээд асуудал бол байгаад идэг. Гэтэл ингээд засгийн газраас нэг загвараар ингээд бүгдийг ингээд
одоо боловсролын яам бол 6 газар 6 хилцээс илүү одоо бүтцийг байгуулж болохгүй гэсэн юм ороод ирэхээр ийм байдалд болчих. За тэгээд хууль заасан хилцүүд бол үлдсэн. За яг энэ тэгш хамрангийн бол яг хуульд бол байхгүй. Чиг үүргүүд нь бол бусад газруудад бол бүгдэнд нь байгаа. Жишээлбэл аймаг дээр, нийслэл дээр, дүүрэг дээр, за ерөнхий боловсролын газар, нэгдсэн бодлогын газар гэдэг энэ юунууд төр бол яг энэ асуудлаа хариуцсан энэ мэрэгжилтэн шинжээч, ахлах шинжээчнэр нь бол ажиллаж байгаа. Нөхцөл байдал бол ийм байгаа гэдгийг танд тайлбарлаж хэлье. За саранчлан гишүүн тодруулж асууя. Тодруулъя. Яг наадах чинь нөгөө эрүүл мэндийн салбарын эмч сувилагчаас босод цамхтал гэдэг шиг одоо зарчим явцсан гэж би ойлгоод байна тий. Тэгэхээр эн чинь өөрөө нийтээр энэ төрийн байгууллагууд айгүй хортой байгаа байхгүй. Тэгэхээр одоо татан буулгагдсан тэр газар чинь тэгээ бодлого үйл ажиллагаа нь ингээд алдагдаад буцаад бид нар хөгжлийн мэргэжлийн хүний тэгш хамруулаа сургуулах дээр олж авсан 2 жилийн сүүлийн хэдэн жилийн овоо босгож ирсэн амжилтаа ингээд буцаага хойш нь татчихж байгаа гэж одоо би бол харж штэ. Тэгэхээр энэ байнгын орооны тогтоол дээр энэ асуудлыг заавал оруулах хэрэгтэй. Энэ дээр би одоо заавал санал оруулж оруулах хэрэгтэй. Нэгэнт хийгээд эхэлсэн ажлыг дундуур нь ингээд нэг ийм юм орж ирэл нэг хүн амын бүлэгт энэ чухал биш гэж байгаа юм шиг ингээл хайчаад байх юм. Энд чи одоо тэгэл дахиад нөгөө хүүхдүүдийн асуудал. Тэр энийг заавал буцааж энэ хилцгийг одоо байлгаж эн чин бодлогоо ганц олж авсан юм энэ штэ одоо өдөө хүртэл ярьж байгаад хуйлаад байгаад тэр энэ дэр тогтоолоор санал оруулмаар байна. За 6 дахь гишүүн дээр хариулт өгнө. За саранчлан гишүүний 3 асуултанд би хариулъя. Эхнийх нь одоо асуулт өгөх санал байгаа. Тэр бүчтэй холбоотой. За энэ бол гарцаа байх их олон яам дээр ингэж хэрэгжиж байгаа. Энэ бол бүтц бол зорилготойгоо нийцсэн, чиг үүрэгтэйгээ нийцсэн байх ёстой бол сая бид 7 сард баахан одоо хэмнэлтийн одоо хуультай уйлдсан байдлаар бүтцийг одоо жишээ нь одоо багасчихсан. Бүтцээ одоо жишээ бүтц дотроос тодорхой чиг үүргүүд хэрэгжүүлэх бүтцүүдийг аваад ажигсан. Ийм нөхцөл байдал бүх яам дээр байгаа. Тэгэхээр бид бол энэ бүтц байж одоо чиг үүрэг хэрэгжих ёстой учраас тогтоолын төсөлд бол ийм санд оруулах нь бол зөв гэж ойлгож байна. Нэг ялангуяа одоо саяны тэгш хамруулах мэрэгжлийн одоо боловсрол хариуцсан бүтц ирээсээ байхгүй болчихсон. Тэгжээ бид нэг том зорилт тавьсан. Одоо мэрэгжлийн боловсрол дээр 42 мянган хүн суралцж байна. Хариуцсан одоо бүтц байхгүй болсон учраас энэ бол сайдын асуудал биш. Үндсэндээ бол одоо бид эргэж харах ёстой асуудал юм гэж ойлгож байгаа учраас энийг бол хүлээж авах зүйтэй гэж ойлгож байна. За бас тэрнээс гадна Нэмж минут өгье. Тэрнээс гадна та яг сая хэлж байгаа тэр магадлалын итгэмжтэй холбоотой. Магадлалын итгэмжлэг бол бид бүх сургуулиуд нээлттэй одоо үлдээж энийг бол болгоор нэмжинэ гэж байгаа. Магадлалын итгэмжлийн зардал сургуулиас өөрөөс нь гарна. Уусаа ингэж гардаг учраас тэрийг хийгээд яваасаа гэсэн чиг барьж байгаа. За нөгөө асуудал та энэ нэг төрийн өмчийн дээд сургуулийн сургалтын байгууллагын байгалийн ухааны хөтөлбөрийн сургалтыг 10% англиэр зохион байгуулна гэд энэ бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөнд тусчихсан 20% заажсан байгааг бид бол эх жил бол 10 болгодог ийм бас чиглэл гаргасан байгаа. Тухайсан санд бол энийг бол нэмж оруулах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. Регулэйшн асуулт асууна.